Facebook дээр шилжчихсэн. Ашигч автаа орж ирлээ. Харин би нөгөө юу яагаад яарад та хурдан ирлээ. За яг 7 цаг боллоо. За сайн уу. Сайн байна уу? Сонсогдож байна. За энэ би Facebook дээр тавьчлаа. За. За өнөөдрийн манай уулзалтаар би нөгөө шавнартай байгаа уулзалтууд явуулаад байгаа шүү дээ. Үргэлжлүүлээл YouTube дээр бас тавиад байгаа. Тэгээ өнөөдөр манай хүлээж аваад салган маань орж ирсэн байна. Тэгээ өөрийнхөө одоо тий хувийн хөгжлийн талаар ч юм өөрийнхөө талаар өөрийнхөө дуртай зүйлүүд ярьж болно. Зөөлөнгө өөрийнхөө нэрнийхээ хүчний талаар яаж энэ одоо нэрээ ойлгож тий хайж юу өсч тэрнийг ярьж болно. За баярлалаа энэ сайхан уулзалтанд урьж оролцуулж байгаа багштаа маш баярлалаа. Багштайгаа холбогдоод одоо замнал бол нэлээд олон жилийн өмнөөс эхэллээ. Тэгээ багштайгаа уулзах болгондоо дандаа сайхан зүйлийг олж авч идэг. Маш жижигхэн зүйлийн хүртэл үн цэнийг мэдэрч идэг их сайхан байдаг. Тэгээд 18 онд багштайгаа анх уулзаж яг гэр бүлийн арт терапистийн сургалтанд нь суугаад явж байхдаа маш олон зүйлийг ойлгож авсны дотор бас нөгөө нэрний үн цэн удмын хүчийн талаар байсан. Тэгээд анх удаа би яг нэрнийхээ үн цэнийг утга учирыг яг тэр үед ойлгож ирсэн. Тэрнээс биш би чи нэрэндээ их дургүй хүн байсан шүү дээ. Яах гэж надад ийм нэр өгсөн юм бэ гэлээ. Юу гоё нэр байгаа ч салганг хэрч юм гоё ийм нэртэй гээд зөндөө олон солонгоонууд байгаа гэл. Тэгэл ерөнхийдөө л их дургуул байгаад идэг байсан юм. Манай ээж аваар хүртэл ярьдаг байхгүй юу? Бүр жоохон бахта яах гэж надад ийм нэр өгсөн. Надад Ариуна гэж нэр өгөхгүй яасан гэл их ууралдаг байсан гэл. Тэгээ яг багшийнхаа сургалтанд суугаад нэрнийхээ утга учир гэдэг чинь ийм нарийн юм байд юм байна. Энийний цаана маш их үн цэн, маш их өв хөрөнгө байд юм байна гэдгийг ойлгож мэдээд тэгээд ээж аваасаа асуусан л та. Яг яагаад надад энэ нэрийг өгсөн, хэн өгсөн, ямар утга учиртай өгсөн гэдгсэн чинь маш гоё түүх өгүүлсэн. Манай аав миний нэрийг өгчээсэн юм байлээ. Тэгээд бүр улам нэрэндээ хайртай болсон. Олон сургалтын дээр яг энэ нэрний утга учир, нэрний үн цэн, нэрний бэлэгдэл, хүчийн талаар олон сургалтнаад яг энийг улам баттгаад, улам шинээр юм нэмж аваад тех тусмаа л нэрэндээ хайртай, нэрнийхээ хүчийг мэдэрсэн. Тэр тусмаа л нөгөө улам хүчрхэгдэж идэм байлээ. Хүн яг ингээд нэрнийхээ утга учирыг ойлгоод, бэлэгдлийн мэдээд, хүчийг мэдрээд эхлэхээр дотоод хүч өөрөө яг сэтгэлийн хүч хүртэл маш ихээр нэмэгддэм байлээ л дээ. Тэрийг бол яг багшийнхаа сургалтын ачаар л ойлгож авсан. Тэгээд одоо хүмүүсийг ч гэсэн хэн гэдэг вэ гэд анх танилцахад нэрийг нь асуудаг. Хүмүүс ингээд нэрээ зарим нь ингээд таллаж хэлдэг шүү дээ. Яг дууддаг нэрээрээ. Тэгэнгүүт бүтэн нэр нь хин ингээл. Тэгээд нэрийг асуугаа. Тэгээд хин нэрийг чинь өгсөн ингээл яг тэр үнэхээр яг ингээд өөрөө ойлгоод мэдэрчээр яг тэр талаар илүү их сонирхдаг болчтой юм байлээ. Тэгээ ер нь бол хүнд зүгээр санамсаргүйгээр нэр хизээч өгдөггүй. Хүний нэрэнд одоо зүгээр байгуулагч байсан, компанич байсан, зүгээр дэлгүүр байсан ч тийм ээ, хүнсний нэг жижигхэн мухлаг байсан ч гэсэн бүгд нэртэй байдаг.
тэр нэрнүүд нь бүгдээрээ дандаа цаанаа нэг утга учирыг агуулсан байдаг штэ, бэлэгдлийг агуулсан байдаг. Тийм болохоор нэр гэдэг бол үнэхээр хүчтэй, үн цэнтэй зүйл байгаад идэг. Ээж аав нар одоо зарим хүмүүс одоо ламаас ч юм уу ямар нэр өгөх үү өнтер гэд асуугаад янз янзын л түүхтэйгээр нэр өгсөн байдаг штэ. Тэгээ тэр нэрний цаана ямар нэгэн утгыг, ямар нэгэн бэлэгдлийг заавал агуулж исэн байдаг. Тэгээ яг тэр бэлэгдлээ мэддэг байгаад, тэрийг ойлгодог байгаад ингэх юм бол бүр цаашлаад бүр ингээд удмынхаа хүчийг хүртэл шингээчихсэн. Тийм амар хүчтэй бүр юм цул байгаад байгаа байхгүй. Тэрийг тэр болгон бас мэддэг ч хүмүүс байгаа, мэддгүй ч хүмүүс байгаа. Тэгэхээр яг энэний утга учирыг ойлгоно гэдэг маань өөрөө маш чухал. Яг л өөрийнхөө хүчийг мэдрэхтэй л яг ижил тийм зүйл байдгийн билээ. Тэгээд анх яг нөгөө багшийнхаа нэг сургалтанд сууж байхад удмын хүч гээд сургалт орсон. Яг удмын хүч гэдэг сургалтанд тэр сургалтыг үзэж байхад бас хүүхин удмаас ирж байгаа хүч гэдэг чинь бас ямар айхтар том юм байд юм бэ? Энийг ингээд өвлөөд авцсан байд юм бэ штэ. Энийг ашиглах хэрэгтэй юм байна штэ. Ерөөсөө л нөгөө удмын хүч гэдэг чинь ашиглаж чадахгүй бол зүгээр нөгөө алтан дээр суусан гуйлах чинь гэдэг шиг. Яг л тийм л юм болдсон байж тээ гэдгийг ойлгосон. Тэгэхээр нэрэнд ч ихсэн яг ингээд бүр удмаас удамд дамжиж ирсэн тэр цул хүч бас шингэсэн байд юм билээ. Ямар гуйлах чинь гинэ? Ямар гуйлах чинь гэсэн бэ? Алтан дээр суусан гуйлах чинь. Яг тэр одоо алдуулчих. Олон жил ингэж удам одоо олон үе дамжиж явна гэдэг бол яг тэр удмын тэр одоо цусны тэр хамаатан төрөл садангийн хамгийн их эрхэмлдэг яг тэрүүгээрээ маш их хүчээ олж авдаг, амжилтаа олж авдаг тэр зүйлийг л яг нэг удамдаа ингээл доошоо үеийнхэндээ уламжлуулаад яваад идэм бэлээ л дээ. Тэгээд тэр учраас бүр олон удам ингээд дамжсан зүйл гэдэг чинь улам л хүчрхэгжээл улам л ингээл багтаж ядаал те бүр ингээл хүч нь багтаж ядаал ийм болсон л байдаг юм шиг надад санагддаг. Тийм болохоор л яг алттай зөөрлөд байгаа байхгүй. Одоо яг ямар нэгэн зүйлийг нөгөө цэгэндэг штэ. Алтыг ингээд цэгэндэг нөгөө үнэт металл гэдгээрээ цэгэндэг, цэнтэй байдаг, үнэлгээтэй байдаг. Гэтэл одоо хүн бол хизээч удмынхаа хүчийг тэгж цэгнээл те яг ингээл үнэлээл тэдэн төгрөгний эсвэл тийм цэнтэй тийм сорьцтой юм хүч шүү гэж хизээч уламжилж өгдөггүй. Тийм болохоор яг алттай зөөрлөд байгаа юм би. Гадмад байсан болно л доо тий. Харин нэрээ ч гэсэн хүмүүс нэрийг ч гэсэн хүмүүс ерөөсөө тэгж үнэлдэггүй, цэгнэдэггүй, цэндэггүй тий. Гэтэл яг эний чинь яг нөгөө бэлэгдэл яаж өгсөн утга учир ямар бэлэгдлэр өгсөн бэ гэдгээр л үнэлэгддэг юм шиг санагдаад байна. Одоо би бол нөгөө нэрнийхээ утга учирыг ааваасаа анх сонсчоод ийм нэр ийм утгатайгаар надад ийм нэр өгсөн юм уу гэд. Гэтэл яг нөгөө багшийнхаа сургалтанд суусан нэрний маань утга учир үнц нь бол арай өөр байсан байхгүй. Бүр ерөөсөө л нөгөө ингээл дэлхийг аварна. Ерөөсөө л дэлхийг сайн сайхнаар аварна. Ингээл хүмүүс сайн сайхнаа түгэн хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан бэлэглэн гэдэг яг тэр бэлэгдлийг би багшийнхаа сургалтнаас олж авсан. Тиймдээ ч одоо яг ингээд хүмүүсийн сэтгэл зүйтэй ажиллаад, гэр бүлтэй ажиллаад, тэр гэр бүлд нуугдаад байгаа тэр нарийн мандаах гад тэгээ нөгөө бороо орсны дараа нар гарахад солонго татдаг. Яг л тэрнтэй адилхан яг гэр бүлийн дотор нуугдж байгаа тэр дараад байгаа тэр юу үлээ бүрхэг тэнгэрийн цаана нуугаад байгаа тэр гой зүйлийг нь гаргаж ирэхийн төлөө л одоо өдөө батал явж ийн да.
Одоо нөгөө Багдад ямар хөвгтэйсэн одоо ингээд сүлэн тэр одоо нэрнийхээ өгч чи ингээд чамд хэлэрж ирсэн үү бач чи одоо аав ээжээс утга агуулга байна. Чиний өөрийн олж авсан утга агуулга байна. Одоо чи тэр утга агуулгаараа амьдарч байгаа шүү дээ. Тэ эргээд өөрийнхөө амьдралаа харахаар энэ одоо бүх зүйл чинь чамд шингэсэн юм уу? Шингэсэн байгаа байхгүй юу? Яг л шингээстэй. Ингээл одоо аав ээжээ өгсөн утга агуулга болвол ингээд үзэсгэлэнтэй гэдэг талаасаа өгж исэн юм шиг байгаа юм. Одоо энэ бол одоо дамгай солонго гэдэг богино өгүүлэлгээс бодоод нэг хотын тэгээд тэр хамгийн сонирхолтой юм нь би 2 жилийн өмнө хөдөө явсан байхгүй юу? Хөдөө яваад тэгээ буцаж ирэхдээ би хөөх одоо надад миний нэрийг өгжихад одоо бодож өгсөн нэрний үйл явдал яг болоод өнгөрсөн биш үү гэдгийг би ойлгосон байхгүй юу? Тэр надад өгсөн нэрний утга болохоор нөгөө лодоо дамгайн солонго гэд богино өгүүлэг дээр гардаг солонго гэд охин гардаг гэд аав ярьж исэн. Тэгээд хотоос нэг солонго гэд охин хөдөө амархаар очоод тэгээд ингээ хөдөө очисон чинь хөдөөний нэг хүү тэр нөгөө солонгод дурлаад тэгээд ингээд бүх юмаа зориулаад тэгээд солонго нь хот руу буцаа явцсан чинь уйлаад тийм нэг юм хөөхөн хүүхдүүдийн нэг юм хөөхөн хайрын тухай гардаг гэд аав надаас сүүлд нь ярьж исэн байхгүй. Тэг яг тэр солонго өгүүлэг дээр гардаг шиг тийм үзэсгэлэнтэй сайхан тэг хүний ингээд хайрыг татсан ийм гоё охин болоосай гэж бэлэгдэж өгсөн гэж байгаа. Тэгсэн чинь би хүүхэд ахтаа бас яг ингээ хөдөө ингээд очдөг байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг тэр дурсамжийг сая 2 жилийн өмнө одоо тэр чинь маш олон жилийн өмнө гэсэн юу болсон явдлыг ярьж байгаа байхгүй юу. Очсон айлын маань залуу ярьж байгаа. Тэр нэг жоохон нэг хөөрхөн бомбайсаа охин юу хотоос ирж исэн. Тэгээл та манай энэ 50 банд нар чинь ста нэрэ дурлаад бүрстэ хайр зарлаад чамайг хот руу явцсан чи бөөн уйлаа майлаа болж иж үлээ гэд надад ярьж гисэн байхгүй юу. Тэгээ би яг буцах замдаа өөх нөгөө манай аавын яриад ийсэн өгүүлгийн үйл явдал яг л над дээр бас болсон юм байна да гэж бодчихсон. Тэр бас их сонирхолтой санагдчихсэн шүү. Тэгээ дээрэс нь яг нөгөө нэрнийхээ утга учирыг урд нь сонсцсон байсан бэлэгдэл хүчээ ингээд бас өөр талаас нь бас мэдрээд авсан ийм байсан болохоор айгүй тийм нэр гэдэг бол нэр үнэхээр ямар ч байсан айгүй үн цэнтэй утга учиртай тийм зүйл байд юм байна гэд. Тэгэхэд ингээ уламж ингээл үйл явдал өрнөх тусам цаг хугацаа урсах тусам л уламж баттгаад байгаа байхгүй юу. Өөрчид эртэй холбоотой ярмаар энэ өөрийнхөө гэр бүлийнхаа ч юм уу те одоо өөртөө одоо чи өөртөө ямар нэр өгч байна одоо өөрийнхөө явж байгаа энэ амьдралыг одоо нэрлэх юм бол те одоо ямар брендээр те ямар амьдралаар амьдарч байна энэ амьдралдаа нэр өгөөл тэр нь ямар нэр ах вэ? Тэр нэрийг таач гэсэн бидэндээ айгүй. Би ч нөгөө бүрхийд солонго гэж айгүйх ярьдаг байсан. Яагаад заавал бороо ороод нар мандсны дараа бороо орсны дараа нар мандахаар л солонго татна гэж яагаад бүрхийд солонго татаж болохгүй гэдэг бодол төрж байгаа байхгүй яг нөгөө нэрний утга учирын дараа нөгөө нэрнийхээ хүчийг мэдэрсэн байхгүй юу. Тэгэн гууд энэ маань бас юу гэсэн үг болж ийн вэ гэхээр хүн яг нөгөө нэрээ мэдээд ирэхээрээ яг ингээд доторх хүч нь бүр ингээд айгүй асаж оргилддаг юм байна гэдгийг бас тэгэхэд ойлгочихсон. Тэгэл яг нэг юм хөвшмөл те за бороо орно бороо орсны дараа нар гарахаар л солонго татдаг гэдэг тэр хөвшмөл ойлголтыг бүр ингээд давж нөгөө хүч ундарч байгаа байхгүй юу. Тиймдээ ч одоо ингээд бүрхийд татсан солонго бүрхийд солонго татна
яагаад татаж болохгүй гэж тий. Хэрвээ одоо яг бүрхий гэдэг маань одоо ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл ч юм уу, заримдаа хүн эм ордог ч юм уу, гунигэлдэг ч юм уу, эсвэл юмд болохгүй байгаа юм шиг санагдаад нөгөө сөрөг зүйлд ингээд автаад эхэлдэг шүү дээ. Яг тэр зүйлийг л одоо ингээд таслан байхгүй болгоно гэдэг үднээс л яг тэгж дотроос ингээд ундарч ийсэн. Тэгэл ерөөсөө ямар ч тийм таагүй зүйл болсон төр зурын энийг яг нөө сэтгэлийнхаа хүчээр, нэрний утга учирынхаа хүчээр, удмаас өвлөгдөж ирсэн тэр хүчээрээ давж гарна. Ийм тэр хүч надад байгаа гэдэгт би бүр амар итгэцэн байгаа даа байхгүй юу. Тийм болохоор л ерөөсөө яг нөгөө бүрхий татсан солонго гэдэг зүйл байгаад байдаг. Солонгоцод тэгээд олон үгтэй гэдэг штэ тий. Өөрөөхөө ингээд одоо мэдрэмжийг олон үгүүдээр одоо дүрслэх ярьж айл өнгөний гэд өөрийгөө мэдрэмжээ чи яаж хэлж анзаардаг вэ? Тэр одоо чи ундрах чи хаанасаа гарч ирээд байдгийг. Яг нөгөө нэрнийхээ биелэгдлийн утга учирыг нэрнийхээ хүчийг ойлгодог яг тэр нөгөө сургалтын дээр би яг солонго зурсан буюу. Тэгээд солонго зурсан чинь тэр солонгонд ерөөсөө ямар ч бараа өнгө ерөөсөө байгаагүй. Бараа өнгө ерөөсөө байхгүй. Тэгээд ингээд бодсон чинь ер нь бол нэг юм саад бэрхшээл, уник гутрал, шаналл, зовлон, нулимс уу гашууч гэдэг юм уу. Тэр зүйлүүдийг ер нь ихэвчлэн бараа өнгөөр төлөөлүүлэх гэдэг штеп. Тэгсэн чинь ямар ч бараа өнгө байхгүй дандаа ийм шаар, ногоон, цэнхэр, ягаан тэгэл нөгөө чирнээлэн ягаан гэдэг юм уу дандаа тийм гигээтэй өнгөнүүд байгаад гисэн. Тэгэн гууд чинь юу би чинь ерөөсөө ингээд дандаа л ерөөсөө оргилж явах утгатай юм байна шүү дээ. Дандаа л оргилж идэм байна шүү дээ. Одоо юундаа юм гэдгийг юундаа шаналаад идэв. Тийм юм надад ерөөсөө байхгүй юм байна шүү дээ гэл ерөөсөө яг тэгэл ороод ирсэн. Тэгэл яг нөгөө багш яг ингээл өнгөөр нь яагаад энэ өнгийн яагаад тийм өнгө оруулж болоогүй гэж гээл яагаад тэрийг оруулаагүй гэж яагаад энэ өнгө нь чиний хувьд ямар утга учиртай вэ гэл ингээл өнгөн дээр нутга учирыг асуугаал ингээл ингэхэд чинь ерөөсөө дандаа нэг юм ирч хүч баяр баясал одоо нөгөө тэрэнд ерөөсөө тийм юу бол байхгүй юм хүчилсэн юм ерөөсөө байхгүй байгаа байхгүй юм би ийм байвал хүчтэй байна мэн нэ тэрэгээл би нэг давж гарах ёстой гэл ингээл нэг юм бүр ингээд чадахгүй байгаа мөртлөөсөө ингээд хүчлээд байх тийм байхгүй зүгээр л аяандаа л ингээ гоё ундраад байх тийм зүйлүүд байгаад тэгэж яг нөгөө мэдэрч ийсэн нэрнийхээ утга учир үн цэнийг би чинь бас нөгөө нэрээ бас ингэж боддог байсан байхгүй. Нэг хэсэгхэн зургаараа л өнгөчдөг. Ингээл бороо орлоо, нар гарлаа, солонго татлаа хүмүүс нэг хэсэгхэн хугацаанд хөөрөл тэгэл алга болчдөг гэж бодоод идэг байсан байхгүй юу. Тэгсэн чинь үгүй юм байна штэ эн чинь ингээл зүгээр л ингээд нөгөө нарны тусгалд харагдхаа болж л байгаа болохоос биш тэр байж л байгаа. Бүрхийд ч солонго татах боломжтой гэл энэ бол яг нөө хүний сэтгэлд байдаг зүйл гэл тэгэл ерөнхийдөө айгу ингээл хүч цаанаасаа ингээл унтраал ирсэн шүү дээ. Айгуу тий. Чи одоо энэ хүчээ хаана юунд зарцуулж байна одоо ямар зүйл хийж юунд зарцуулаад тэндээсээ юу олж авч байна? Би хүмүүст нөгөө гэрэл гэгээ аз жаргал бэлэглэх тийм хүн гэдгээ ингэж мэдэрдэг. Тэхийн тулд би өөрөө гэрэл гэгээтэй аз жаргалтай байх ёстой. Тийм бэжиж би тэр гэрлийг гэрэл гэдэг чинь ийм байдэн штэ. Аз жаргал гэдэг чинь ийм байдэн штэ гэд нөх хүн чинь мэддэг юмаа хүн ярихтаа айгуу сайн байдэн штэ. Тийм болохоор яг тэр хүчийг болвол
эхлээд би өөртөө зарцуулж байгаа. Өөрийгөө цэнгэлж байгаа тэр хүчээрээ тэгжээж бусдад тэрийгэ одоо нарны цацраг шиг түгээж явна. Ер нь бол тэгжил явж байгаа. Тэгэхгүй ингээл өөрөө ингээл дарагтаал өөрөө гуниглал ингээд ах юм бол би аз жаргалын тухай инээ төхөөрийн тухай би хүнд ярьж чадахгүй шүү дээ. Өөр одоо солонго юуны талаар ярмаар энэ одоо ажил мэргэжил ч юм уу те өөрийнхөө те одоо үнцний талаар ч юм уу асуултууд байл асууж байна. Солонго мөн яа зөв чи одоо нэг телевизэд ажиллаж исэн гэсэн те бас нөгөө киноны доо оруулагч исэн гэсэн те өөр ямар ажил Тий. те Өөр чинь би ч одоо телевизэд их олон жил ажилласан. Тэгээд телевизэд ажилладаг байж байхдаа угаасаа яг нөгөө гэр бүлийн аз жаргалын тухай ягаад чинь дандаа л тэрний тухай ингээд нэвтрүүлэг хийчдэг. Нэвтрүүлгэндээ дандаа тэрний тухай өгүүлдэг тийм байж байгаа л тэгэл ер нь яг гэр бүлийн чиглэлийн мэрэгжлийн хүн болъё гэдэг үднэсээ л яг нэг гэр бүлээрээ ингээд дагнаад явцсан. Тэгээд одоо бол ерөнхийдөө бас яг нөгөө гэр бүлтэй л ажиллаж байна. Гэр бүлтэй ажиллахаар аавтай, ээжтэй, эхнэртэй, нөхөртэй, хүүхэдтэй, эмээтэй, өвөөтэй, ахтай, эгчтэй тэгэл нөгөө төрөл садан тэгэл цаашлаад найз нөхөд гээд маш өргөн хүрээтэй болцдог. сургуультууд тий ингээл холбогдол зөвхөн хүүхдийн тухай яригддаггүй. Хүүхэд байнгут цаана заавал аав ээж нь ч юм уу эмээ өвөө нь ч юм уу ингээл яригдчихэдэг. Тэгээ тийм болохоор миний ингээд байгаа талбар үнэхээр юм өргөн уудам юм байна да гэж би боддог байхгүй юу. Үнэхээр өргөн уудам. Ямар гоё юм бэ гэл тэгэж боддیں۔ Тэгээд юу юм бэ штэ гэр бүлийн сургалт зарж ирсэн нөгөө нэг хараалал тахта чи тэр нь хаах иржсэн тэ тэр гэр бүлийн сургалт нь удмын хүч гэд би нэг үлээ гэр бүлийн удмын талаар сургалт явуулж ирсэн тэ тэгснээр дараа нь гэр бүлийн ард зэрэг би сургалт нэгсэн чи би орно гэд хүрээд ирсэн. Тий тэгсэн. Яг тэр бол бүр эхлээд би чинь таны тухай одоо нөгөө хиний урд нь ингээд нэг хүнээс ингээд сонсцсон. Тэгэл нөгөө Бачингээ сонсцсон. Тэгэл нөгөө ийм урсгал чиглэл байдаг инээ тэрэг л надад заагалаа. За гэл. Тэгэл нөгөө багшигаа даадаг. Тэгэл нэг юмнуудыг үзэл яваад идэг байсан чи яг нэг юм үнгүү өн төлбөргүй юм сургалт гээд. Тэгээ ингээ очисон чинь аюу сонирхолтой. Ямар ч тийм уйдах завгүй. Тэгсэн мөртлөөсөө ингээл заад сургаал за энэ бол ийм байдгийг шүү. Энэ бол ингэдэй шүү гэдээ ерөөс ямар ч нэг юм томьёол байхгүй. Энийг ингэх ёстой шүү гэж юу ч ингээ хүчлэхгүй. Тэгсэн мөртлөөсөө л ингээл юм асуугаал тэгэл тэрэнд нь хариулаад ингээл яваад байнгут чинь өөх эн чинь ийм байж тээ. Тэр чинь ийм байж тээ гэл ингээл бүр ингээл хизээж бодож байгаа зүйлүүд хүртэл бодож байгаагүй зүйлүүд хүртэл ингээл гарч ирээл. Тэгэл ерөөсөө яг энэ үнэхээр гоё сонирхолтой юм байна. Яг энэ чиглэлээр сурнаа гэх. Тэгэл яг нөгөө гэр бүлийн арт терапистийн сургалтанд суусан шүү дээ. Энэ нэг чамайг санаж байна. Гэр бүлийн арт терапист жаа чи нэг даун дээр нэг гэлтгээс даун авчаал тэрнийг үлхийдчихсэн. Бас нэг сав суулгыг гэр бүлийн дөрөөр гэж яхад миний хүү энэ байна гэдэг ингээ хүүгээ ярьжсэн яг нөгөө бид тэр төр зургуудыг чинь юм санаад байна л та тэр төр зургуудаараа яаж өөрийгөө таньж мэдсэн. Тэр үнэхээр айгүй сонирхолтой. Тэгээд тэр чинь юм ингээ заалгаа сураад байгаа хэрнээсээ бас давхар ингээ өөрийгөө ойлгоод мэдээд ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр бүр ингээд ёстой энэ дотор байсан хамаг
нөгөө сүүдэртэй талуудаа олж хараад сүүдэртэйгээ танилцаад нөгөө шин толонгоотой танилцаад тэрнийгээ хүлээн зөвшөөрөөд тэгээд их онцгой байдгийм бэлээ. Тэгээд нөгөө өөрөө ингээд ажиллаад үзчихээр илүү сайн ойлгодог. Тэгээ хүнтэй ч гэсэн ингээд ажиллахад илүү амархан болчдөг байхгүй юу гэж багш айгүй тэгж хэлдэг гэсэн шүү дээ. Тэгээ Тэгээд яалтчгүй тэр нөгөө одоо өндөр дээр ажиллаж чи практик дээр ажиллахаар тэр хүмүүсүүдийг ойлгоход илүү амар болж байгаа үстэй. тий. Ерөөсөө л яг тийм болчихж байгаа юм чинь. Тэгээ өстой нөгөө мэдхгүй чадахгүй болвол тэр чинь яаж ажиллах юм? Өөрөө мэдрээгүй юмыг яаж ажиллах юм? Бүр ингээд санаанд багтахгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд нөгөө багшийн сургалтуудаас ер нь л аль болох нөгөө хоцрохгүй бүгдэнд нь суух аягүй хүсэлтэй. Тэгэл нөгөө суух болгондоо л шин юм мэдэж авч иддэг. Суух болгондоо л илүү их үн цэнийг өгж идэг. Одоо өстой нэрээ энэ завшааныг ашиглаад гэдэг шиг те багштай нэрээ үнэхээр их талархаж явдаг. Энийгээ нэрээ хэлэх энэ завшаа олдсон дээгөө баяртай байна. Баярлалаа. Чи одоо харалтаа суугаад зэрэг гаргасан чи одоо ингээд 5 6 жил болсон биз дээ. Ингээд цаг хугацаа айгүй хурдан байгаа ч гэсэн саяхан л ирж исэн. Танагдчихсан чи одоо ингээд 5 6 жил болцсон. Хурдан юм аа. Тэгээд би яг одоо сүүлд л яг мэдж байгаа юм л да. Яг нэг хэсэг бүр ингээд сэтгэл гутралд ороод яг өстой яг бүтэн 1 сар би ерөөсөө орноосоо босхгүй байж үтсэн. Би бүр хүмүүсийг гайхаад идэв байхгүй юу? Яаж тэгээ мэдлэгээ ашиглаад даван тоолов? Тэр тэгэхэд болвол өстой нэрээ юунаасаа босч чадахгүй, орноосоо босч чадахгүй, юм идэхгүй яг тийм ингээд үед би бүр ингээд олон газар руу ингээд бүр ингээд эмчит хүртэл те ингээд сэтгцэн эмчит хүртэл би хандаж үзсэн байхгүй юу? Тэгэл заа Хүнд одоо хямраас одоо эргэн тойр орчин хүмүүсээс мэн тий. Тэгээд ерөөсөө за энэ ста нэг биш болоо явчлаа шүү. Энэ ерөөсөө яагаад ч үгүй юм байна. Би өөрөө энэ байдлаасаа гарах арга замаа олох хэрэгтэй юм байна гэд. Тэгээд яг нөгөө багш аз жаргалын 14 хоног гэлөө. За яг нөгөө бүтнээр нь нэрээ уудан дадах 14 хоногийн арт марафон нөө. Тий. Яг тэр марафоныг дэвшлүүлэх 14 хоногийн арт марафон тэр ч одоо арт багцад орсон шүү дээ. Тийм үү? Ааха. Яг тэрийг би яг тэрэнд яг би орж исэн байхгүй юу? Тэр ч одоо хэдэн жилийн өмнө юм бэ? 19 жилийн өмнө. Одоо яг тэр мороногийн нэг 4-5 жилийн өмнө л аахгүй тий. Тэгээд ерөөсөө яг тэрэнд оролцоол ерөөсөө сэп гээл босоод ирсэн тэр юун тэр бүтэн сар орондоо хөвтчихсэн энэ тэр чинь бүр инээдэм санагдаж байгаа юм чи. Тэгээд бас өстой нөгөө шав бэлэн болоход багш бэлэн болдог гэдэг шиг тий. Яг ингээд яг надад юу хэрэгтэй байна? Яг юу хэрэгтэй байсан? Яг тэр үед багш яг тэр сургалтыг зарладаг айгүй сонин. Тэрийг би бүр ингээд айгүй бэлгшээгээд идэг байхгүй бүр нэг цаанаа гэл. Тэгэл бүр айгүй баярлал тийшээ ороод тэгээд яг багшийнхаа ачаар яг тэр байдлаас бол гарсан шүү. Тэгээд тэгээд энэ арт багцуудын хичээлүүдийг үзээд би өөрийгөө ойлгочлаа, танин мэдлээ гэдэрээс барал зарим нь 2 3 хичээлээ нэгээл за би ойлгочлаа гэдэг чинь хүмүүсээ нөгөө нэг гүнзгий ингээд нөгөө нэг би өөрчлөгдөхийг хүсэж байгаа гэлээрээс гүнзгий ороод тэгээ шууд тэгээл ойлгочдөг. Тэр их сонирхолтой бичлэгүүдэд тэр одоо уур авсан олон ингээ бүрдсэн байдаг юм уу? Нөлөөлдөг юм шиг байна. Тэр чи нөгөөд ирдэг хүч гэсэн хичээлээсэн. Тэгэл ерөөсөө яг л за юу яриан тасалтаад багшаа сонсогдсон.
Чи сая яриад тасалдаа одоо юу болсон вэ? Тэрдээ чи яасан уу? Чи сая сүүлийн өгүүлбэр юу хийсэн бэ? Таны яриад сая тасалтаа сүүлийн үгийг чинь сонсож чадсангүй харин би. Тий. Чи сая сүүлийн өгүүлбэр юу хийсэн бэ? Тасалдахаа өгөөд. Тэгээд ерөөсөө яг нөгөө багшийн сургалтанд суух болгондоо ерөөсөө арт терапинд бүр улам дурладаг байхгүй. За энэний цаана юу байгаа бол за энийг нэг ингэж үзчихье гээл. Бөөх эн чинь ийм юм биш тэгээд хамгийн сонирхолтой нь яг тухайн үедээ ойлгоогүй, бодоогүй ч юм уу те ингээд өнгөрөөцөн байсан зүйл хизээ хойно хүртэл үйлчилж идэг. Тэр үед яг энийг багш яриад байсан юм байна. Эн чинь яг энэ дээр ингэж хэрэгждэм байж тээ гэд. Ерөөсөө нөгөө үн цэн нь хуучирдаггүй. Үн цэн нь хизээд ингээд үргэлжилж идэг. Тэрүүгээрээ бүр үнэхээр гайхамшигтай. Энэ арт терапиг бол нэрээ мэдэрсэн хүн л нэрээ гайхамшиг мэдэн дээ. Угаас тэгдэж штэ. Багшаа би таны хэлсэн үгийг одоо л ойлголоо гэж хилээд дараа чи хилээд хэлдэг. Тэгэхэд яг одоо ингээд ойлгох гэдэг бидний ухамсар ойлгоод авцаа. Нөгөө оюун ухаан болоод уулын цаана хит одоо тийм мэлдэггүйгээд очсон ухааныг бол гүйцэх гэж 7 хоног ч юм уу сар ч юм уу жил ч юм уу те нэг зарцуулдаг гэсэн үг. Ойлгоцсон болвол тэгэл тэрнийгээ ингээд хэрэгжүүлэх гэж явцдаг л да бол ухамсар. Тэдэд одоо оюун ухаан ерөөсөө тэнцэлж дийлэхгүй л гэсэн үг шүү дээ. Одоо би өөрийгөө үнцэнтэйг ойлгоцсон болвол тэр үнцэнээ ингээд илэрхийлэхийн төлөө ерөөсөө л ухамсар өөрийнхөө бүх юм бол хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэл ингээд нөгөө одоо чи нөгөө хийгээл яваад байгаа үстэй тий. Хийгээл яваад байна. Ерөөсөө юу яахгүй. Тэр чинь өөрчлөгдөхгүй, хуучрахгүй, тэгээ мартагдахгүй. Тэгэл зүгээр ингээд ерөөсөө ингээл нөгөө жоох ингээд сэтгэл санаа тавгуурхэл ингээл ах юм ийм үе гарлаа гэж ботход ядчил ингээл үзэг цаас аваад ч юм уу ингээл зураг зураал ингээл эхлэхэд л ингээд өөрчлөгдөж идэг те ингээд засагдж идэг. Тэгээ ерөөсөө ингээл нэг тэрэнд чинь ингээл нэг шаналаад бүр ингээл томруулаад байх шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Тэр ер нь ингээд айгуу гой хөнгөн. Тэгээ харт терапиг сурсаар чи хүний ямар зүйл дээр нэлээд их төвлөрдөг болсон бэ? Ингээд нөөц уламж дээр нөөц скол трама дээр нөө ямар асуулт дээр асуух вэ гэдгээ чи боддог болсон уу? Тий. Ерөөсөө хамгийн эхлээд нөгөө нэрнээс нь ахуулаад эхлэн те. Тэгээл нөгөө сонголт одоо өнгийн сонголт гээл те. Тэгэл би өөртөө ийм өнгөнд дуртай гэж эхлэнгууд тэгвэл яагаад дуртай юм? Энэ өнгө чиний хувьд юуг илэрхийлдэг ингээл эхэлдэг. Тэгээд ингээд юугод намайг сонирхож ийн бодоол ярьж байгаа шүү дээ. Энгийн харилцаан дээр ч гэсэн. Тэгэл ингээд яхангууд ядчил ингээд тэр хүний одоо үзэл бодлыг ойлгочихж байгаа. Тэгэхээр тэр хүний нөөц боломжийг харьцаж байгаа. Тэгэхээр ер нь бол дандаа л нөгөө нөөц боломжн дээр нь суурилж явдаг. Тэр нөгөө түүндрийг ингээл ухаад тий. Ерөөс нөөцийг одоо юу сул талыг давуу талж болгож ашиглаж болдог штэ тий. Арт терапи дээр бол тий. Солонгийн дээр нь төвлөрөхөө, нөгөө үүлэн дээр нь төвлөрөхөө, борон дээр нь төвлөрөхөө гэхээр тэр марчаа одоо ингэж байж л байгаа штэ бүр дээр нэгэл тий. Бага давуу тал энэр дээр нь төвлөрөөл ингээд нөгөө харах өнцгүүд нь ингээд өөр. Тэндээс шалтгаалаад сэтгэлгээ нь өөрчлөгдсөн үнэ. Асуултууд нь өөр үүдэг. Тэгээ бид нар яг ингээд шалбааг нь хараад ирээд ах юм бол нэг өөр хэрэг болно штэ тий. Тэгээ нөгөө багшийн хэлдэг юм миний ингээд тархинд бүр ингээд суудсан. Юу вэ гэхээр асуулт хамгийн чухал байдаг. Хүн ерөөсөө өглөө ингээд нүдэнэгээл өөрөөсөө асуулт асуугаал эхэлдэг гэл. Тэгээд яг ингээд асуулт асуухад тэрэнд ингээд хариулдаг.
Тийм болохоор зөв асуулт дандаа зөв хариулт руу чиглүүлдэг гэж ярьдаг гэсэн. Ерөөсөө яг тэр бүр ингээд толгоонд бүр ингээд шингэсэн байхгүй юу? Бүр автоматар. За чам дээр одоо ямар хүмүүс ирж байна? Тэд нар одоо ингээд өөрсөндөө ямар асуултууд ингээд тавиад ирдэг байна? Ер нь бол нөгөө гомдолтой хүмүүс маш их ирдэг. За тэгэн гот нөгөө багшийн орчуулсан нөгөө гомдлын нөгөө ном байгаа шүү дээ. Тэрийг бол би бол өстой нэрээ миний одоо баг өстой Библи гэдэг шиг л болсон шүү дээ. Ерөөсөө байнгын тэр. Тэгэл гомдол чинь бүр ингээд тэр тэнд чинь одоо физик талаасаа хүнд яаж нөлөөлөд байгаа, шашин талаасаа яаж нөлөөлөд байгаа, сэтгэл зүй талаасаа яаж нөлөөлөд байгаа ингээд бүгд л байгаа. Гомдолтой яаж харьцдаг, хүн гомдолтой байхдаа юу одоо гомдолтой хүн байснараа юу хождیں, юу алддیں гэл ингээл бүгд байгаа ш. Тэгэхэд гомдолтой хүн юу ямар ч хожих юм байхгүй. Дандаа л хасах. Одоо гомдлыг одоо данс гэж мөнгөний данс гэж үзэх юм бол дандаа л зээл төлж амьдэрдэг байхгүй. Хүүгийн төлөө л амьдарч байгаа юм шиг л тийм л байдаг. Дандаа л өөрийнхөө сайн сайхан болгоныг л ингээл хасаалах явдаг. Чи одоо ирчүүдэд гомдох гэдэг намайгс бас ингээд их ашигладаг өөр дээрээ хэрэгжүүлсэн хүмүүс дээр ирдэг гэж штэ тий. Нар терапи техник гэдэртэй. Чамд одоо ингээд гомдолтой ингээд ажиллаж байхад тий аль сэдвэн ингээд чухал санагдчихэж байна. Бас чи нөгөө нэг талархал өөрийн ном дээр бас нөгөө сэтгэлээ талархлаар дөрвөл ном дээр бас редактор хийгээл өг мөгийг ингээд шүгээл алдаа дээр нас тусалж байсан штэ тий. Тэгэхэд бас энэ дээр өөрөө орсон. Тэгэхээр энэ гомдлоос энэ талархал руу явах одоо энэ шилжилтүүд энэ ч одоо яаж хийж байна? Гомдол бол хамгийн чухал нь нөгөө хүн би гомдоод байгаа нь энэ бол би өөрөөсөө л юм хаяад байгаа, өөрөөсөө л юм хугслаад байгаа шүү гэдгийг эхлэх хүлээн зөвшөөрөх нь айгүй чухал юм шиг санагддаг. Тэгээд дээрэс нь хүн өөрийнхөө нэг гомдлын одоо процесс гэж бас хүнд явагддаг тий. Тэрийгээ бас таньж мэдснээрээ тэр гомдлыг маш хурдан тайлж явуулах боломжтой гэж би хардаг. За тэгээд магадгүй бүр одоо ингээд талархалтай хэрвээ ингээд холбох юм бол талархал бол ерөөсө баг гомдсон хүн ч гэсэн хийх боломжтой байхгүй. Бараг тэр гомдолтой ч талархаж болохоор байгаа даахгүй. Ерөөс энэ хороо дээр талархалгүй юм гэж нэг ч байхгүй. Тэгээд яг энэ юун дээр редактораар ингээд ажиллаж байхад энэ номон дээр хамгийн эхлээд нөгөө багшийн үг байдаг тий. Тэгээд ингээд нөгөө хүн болгоны ингээд талархлын үрийн талаарх ойлголтыг ингээд бүгдийг би уншиж байгаа. Тэгэхэд ерөөсөө хизээж талархаж боломгүй юм шиг санагдчихсэн зүйлүүд хүртэл талархал байсан. Тэгээд тэр нь хамгийн гол нь талархлын ингээд үр таригдж байгаа гэдэг нь хамгийн гоё байгаад байгаа байхгүй юу? Хүн ингээд ямар нэгэн юмнийхаа үрийг тариад яваад байна гэж тэр олгон их анзаардгүй юм байлээ л дээ. Тэгэхэд бол бүр ингээд надад бүр айгүй тод байдгийг ингээд нөгөө мөнгөө тэг ингээд энэ тэнд худалдаа хийхэд ингээд хялбаршуулсан банкны картанда талархъя гэл ингээл байж идэг байхгүй багш. Би юун дээр тийм аялал явахдаа тийм картаа зураг хүртэл хулчихсан шүү дээ. Тийм гууд чинь энийг бол бид нар зүгээр л хэрэглээл гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхэд чи энэ ч гэсэн маш их талархах зүйл байгаад байгаа байхгүй юу? Энэ дээр чи бид хамбагтай талархъя, колумбагтай талархъя, инновашн интернеттэй талархъя гэдэг ингээд зөндөө бичсэн байна. Тэгэхээр энэ арай цаг хугацааны зохицоноос төрүүлсэн ном байсан 2020 оны ном гэхэд те. Хамгийн яг яг хугацаанд тий. Одоо тэгэхэд чинь яг 20 оны ном гэхэд чинь юу бүр ингээд эргээд ингээд уншихад баг ингээд бүр ингээд бэлэгдсэн юм шиг тий бүр ингээд ирээдүйг зөгнцсөн юм шиг тийм гоё зүйлүүд байгаа байхгүй.
Тэгээд хамгийн бас сонирхолтой нь юугаар нь бүр ингээ сэдвэр нь бүр ингээ хуваацсан тий. Техник технологид талархъя. Одоо нөгөө багштай талархъя, аав ээжтэй талархъя, нутаг устдаа талархъя, найз нөхдөдтэй талархъя гэд. Тэгэн гууд өстой нөгөө техник технологид талархъя гэдэг юм баг хүнд орж ирэхгүй тий. Тэгэхэд бол яг тэрийг бол яг гаргаж ирсэн. Яг нэрээ хүн юунд ч талархаж болох юм байна штэ гэдэг ойлголтыг гаргаж ирснээр айгу мундаг ном гэж би бас боддгийн. Тэгээ чи энэ дээр чи бас их хороо хүмүүн цайндаа талархъя гэж ах чи одоо нэрэндээ талархъя гэж өнөөдөр орж ирж штэ тий. Одоо төрийн засаг төрийн албан хаагчтай талархъя тий. Багш шавнартай найз нөхөд хамт олон хүмүүс гэжсэн би зарим хүмүүсийн шавнарыг энэ хамт одоо ингээл аваач юм уу гэжсэн чинь талархч одоо яхаа ээж аваадаа талархаа багшаа талархаа тэгээ болсон шүү дээ гэдэг тий. Гэдэг чинь бол арт зэрэг биш нэг бүр нарийн үзээд бүр ингээд жишээ би нөгөө нэг гэр бүлийн арт зэрэг бид нар талархлыг их ярьдаг байсан шүү дээ тий. Тэгэхэд энэ чинь ингээ бүр задлж ичээ би нөгөө банк хэлсээр байгаа нөгөө нэг юу яачлаа одоо нэг жоохон ном болгоё энэ гомдлож яхад нөгөө гомдлож их чинь нөгөө эсрэг тэсрэг нөгөө залбамжтай төвлөрүүлэх ном заавал энийг нөгөө тэнцвэржүүлэх ном хэрэгтэй байна гэдэг энийг бүр ингээд мөрөөдчихсэн ном байхгүй юу миний. Тэгээд энэ яг тэнцвэржүүлж ингэж орж ирж байна гэсэн үг байхгүй тий. Гомдлын одоо мэдрэмж хаана байлаа талархалч заавал байх хэрэгтэй байхгүй тий. Энэ дээр энэ хоёр ч ингэж тэнцвэржүүлж орж ирж штэ. Тэгэхээр ямар нэгэн зүйл бас ингээд заавал ингээд баланстай байх хэрэгтэй гэдэг нь бас харагдаж байгаа юм тийм. Нөгөөсөө нөгөө зоогоосны хоёр тал гэдэг шиг нэг зүйл заавал ингээд тэнцвэртэй ингэж байх хэрэгтэй гэдэг нь гомдлын хажуугаар талархал байх хэрэгтэй. Тийм байна. Одоо ингээд зүгээр ингээд нэрэндээ талархъя гэдэг сэдвээр ярилцж байгаа гисэн одоо ингээ багштай ярьж хахад ч гэсэн бас ингээл давхар нэг юм ойлгоод аваад байгаа байхгүй бас давхар эн чинь бас сургалт болоод яваад байгаа байхгүй. Таны дүү алга болчихлоо багшаа. Чи одоо ингээд нэг яриад байсан чи ингээд бүр ингээ өргөжлүүлмээр ч санагдаад байгаа. Чамд одоо ямар зүйл одоо би яриаггүй байна яримхыг хүсэж байна. Одоо гэр бүлийн арт терапи сэдв чи өргөн шүү дээ. Тэгээ хүмүүс болохоор зөвөр л нөхөр ихнэр хоёр гэж боддог. Тэг энэ ч удмын хүч байна те. Ээж аав байна чад дээр нөгөө гомдлоо талархал боллоо. Нөхөр юм уу найзны харилцаа байна. Тэгээд дотоод өгч юм уу төсөлгээд ерөөсө айгүй олон хичээлүүд байдаг те. Тэгээд энэ одоо нэг хичээлүүдээс чамд одоо тэ хэрэгжүүлээд ажиллаж байхад аль техник аль сэдвүүд нь бас өөр сонирхолтой байна. Эсвэл би энэ хичээлүүдээ бас явуулмаар байна гэдэг ингээд бас ирээдүйдээ бодож байна. Ааха. Миний хамгийн дуртай техник бол нөгөө гэр бүлээ нөгөө аяг шангаар тогоо шангаар зөөрлөдөг. Би ч хэлсэн шүү дээ. Яг нөгөө хүүтэй юм чамд айгүй гүнзгий сэтгэл төрүүлсэн чи би санаад байдаг. Тэр бол бүр нөгөө супер гэдэг шиг тэр бүр ингээд яг амар гүн байсан. Хүн чинь ерөөсөө ингээл нөгөө гэр бүл гээл ингээл яваал идэгтэй хүүхдийнхаа төлөө тэглээ нөхрийнхөө төлөө тэгж ин эхнэрийнхаа төлөө тэгж ин гэдэг юм уу тэгэл би ингээл та нарын төлөө ингээд л гэж бодоод идэг болохоос ш яг нөгөө бодит гэр бүлийнхаа нөгөө гишүүдийн хүмүүсийг яг нөгөө бодит үүрэг оролцоо тэр байр суурийг яг юу яаж чаддгүй юм бэлээ л дээ мэдэрдгүй юм бэлээ л дээ. Тэгээ яг тэр техникээр бол бүр хүн үнэхээр ингээд хажуунаас нь хүн хараад хэлж байгаа юм шиг ойлгож ухаарж яг нөгөө толинд харж байгаа юм шиг тэрийг харж чаддаг. Тийм болохоор би тэр техниктэй маш их хайртай. Тэрүүгээрээ ч гэсэн маш олон сургалт бас явуулж исэн. Тэр бол яг л тэгдэг. Нээрээ тийштэй, нээрээ тийм байдаг штэ гэд. Тэгээд тэндээс бас нөгөө юм арай дутуу дуулмаг зүйлээж олж хардаг, сайхан зүйлээж бас олж хардаг. Тэгээд ингээд гоё дүүрдэг тэр техникийг дуусны дараа тэгэхээр их гоё.
техник дээр чи одоо нөгөө нэг ээж аавын харилцаа, гэр бүлийн харилцаа, бие биений харилцаа, орхио хоол гэдэрээс маш их зүйлүүд харж штэ тий. Тэгэхээр тэр зүйлийг чи ингээд өөр хүмүүстээр ингээд ажиглаад харахад чинийхээс өөр асуудал орж ирж болно штэ тий. Тэгэхээр ингээд чи ингээд бүр сонирхож байдлаа ингээд хадгалахад одоо тий юу нөлөөлөд байна оо ямар сонирхолтой. Минийхээс өөр байна штэ гэдэг ингээд тэрнийг ингээд мэдрэхэд чав ямар байдаг вэ? Тэр өстой нөгөө сонирхол төрнө гэдэг нь яг нөгөө өөр гэр бүл болгонд өөр өнгө будаг, өөр байр суурь, өөр харилцаа, өөр үүрэг гарч ирж байгаа нь яг илүү их сонирхол төрүүлдэг. Магадгүй те хинч тоохгүй баг тэр шаадаг 2 настай хүүхэд хүртэл тэр гэр бүлийн гол зангилаа байгааг тэр хүн мэдрэх хамгийн амттай штэ. Хөөр хиймэн стан нэрээ өстой цэцэрлэгтэн ч хөргөж өхөн алдахгүй ингээд идэг байсан чи бид нар бүгдээрээ яг энэ жоохон амьтан дээр л бид нар зангиддаг байсан юм байна штэ гэл ингээд жишээлбэл те яг их мэдчлэн ингээд ийм зүйлүүдийг ингээд мэдрэхэд хамгийн амттай байдаг. Ерөөсөө гэр бүлийн гишүүн болгон нас хүйс мэрэгжил харгалцахгүйгээр ямар их үүрэг гүйцэтгэж идэг, ямар их байр суурь эзэлж идэг. Бүр тэр битгийл тэр гэр бүлийг ингээд оршин тогтноход хүртэл хамгийн том үүргийг гүйцэтгэж байгаа хүн хүртэл хинт ч үнэлэгдэхгүй явсаар байдаг. Энтэр болвол яг энэ дурлах тэр сонирхлыг татах зүйл байгаад байгаа байхгүй юу? Тэр юу яж вэ те? Гэр бүлийнхаа нөгөө гишүүдийнхаа үнцээ нэг одоо л ухаарч мэдээд эмэгтэйчүүд яаж нөхөж нар нь хүлээн зөвшөөрч та манай нөхөр ийм их юм гэдэг юм байна. Хүүхэд их юм гэдэг юм. Тэгээ би өөрийгөө л одоо гэсэн чи энэ хүмүүстэй те хүндлээд хүлээн зөвшөөрлийг нүгийтэй гэдэг. Тий. Тэгээд тэр мэдээж одоо тэр хүн бол одоо за жишээлбэл тэр нөгөө нөхрөө хүндэлдэггүй ч юм уу те ингээд үл ошоодаг байсан ихнэр байлаа гэж бодъё. Жишээлбэл тэгэн гууд би чинь нөхрөө хүндэтгэх ёстой юм байна штэ. Миний нөхөр чинь энэ гэр бүлд маш өргөн байр суурь эзэлдэг юм байна штэ гэдгийг ингээ хүлээн зөвшөөрөх үед яг тэр ихнэр нөхрийн хооронд үүсчихсэн тэр нэг юм хагаралч гэх юм уу, үл ойлголцолч гэх юм уу, ууршаад байхгүй болж идэг. Тэгээд харилцаа нь сайжирж идэг. Энүүгээрээ л ерөөсөө яг энэ арт терапигийн гол одоо амин сүнс нь байх шиг санагддгийг. Тэр хамгийн гоё ингээд бүх зүйлийг ойлгож мэдэрдэг тэр техникийг бүр яасан биш тий. Олон талын юмыг харуулж болдгоор айгуу давуу талтай. Гомдол бол гомдол нь гараад ирж байгаа. Талархал бол талархал нь гараад ирж байгаа. Маш олон талаас нь ингэж гарч ирдэг болохоор өстой гоё. Би бол тэр техниктэй маш их хайртай. Өөр юу байна юм. Чи одоо ингээд сая булгаа явсан гэсэн бас сургуульд ажиллаар явж байна үү те? Тий, ажил амьдрал маш олон зүйлүүдийг юу ячаал амжуулчаал ирлээ. Тэгэхэд энэ одоо хэдэн жилийн хугацаанд ч одоо хувийн хөгжил гэдэг ингээд ярих юм бол үзээд, уншаад, судлаад, сураад явж байгаа энэ бүх зүйлүүдээ ингээд нэгтгэх юм бол те би одоо ямар одоо нөгөө нэг теори хэрэгслээр явцсан байна. Мэдлэггүй байсан бол сураагүй байсан бол одоо яах вэ? Сураагүй байсан бол гэхээр төсөөлөгдөхгүй л байна. Ер нь бол олцсон сураагүй болохоор байсан байранд байлаадаг гэсэн байхгүй. Тий. Сурч мэдсэн зүйлгүй л байх бах та. Сурснараа илүү их цаашлах, илүү их хол замыг туулах, илүү их өргөн цар хүрээтэй харах. Одоо нөгөө мэлмийн туслах тэр зүйлүүдээ энэ амьдралдаа хэрэгжүүлээд явж байна гэсэн үг шүү дээ. Тэр амьдрал. Нэг янз бүрийн одоо хүүхэлдэйн кино ч юм уу нэг тийм байдаг шүү дээ. Ингээл нэг юм ингээл гүүж агаал нэг ойн цархоод байж агаал нэг ингээл
юу мод бот ингээл сөхөнгөө тэр цаана бүр амар гоё ертөнц байж идэг шиг. Ерөөсөө яг л тийм л байсан байхгүй юу? Одоо тийм байгаа байхгүй юу? Ерөөсөө ингээл явж ийснаа л яг ингээл хөшиг ингээл нэг бут ингээл нээсэн чинь л багш байсан. Тэгэл арт терапи байсан. Тэгэл тэр нь ерөөсөө ингээл нэг юм бүр ингээл цэцэглээл дэлгрээл ерөөс хизээж дундрахгүй дандаа л ингээл оргилж идэг. Тэр гоё ертөнцид хөл тавьчихж байгаа байхгүй. Тэр гоё ертөнцид хөл тавьчихаар чинь тэг ингээд сэтгэл алдарчгаар чи яаж тэндээсээ буцах юм бэ? Улам л цаашаагаа сэлхийг л бодож байгаа юм чи. Тэгээ тэр ертөнцийг тэгээд олон хүмүүст харуулад үзүүлээд таниулаад явж байгаа юм шүү дээ, тэ. Эксако Тэ нэг орсон ба тэгээ зогсох ямар ч боломжгүй угаасаа. энэ одоо ингээд зомнолтаа ч өөртөө ингээд хүлээн зөвшөөрлөө дэмжлэг өгье гээ сайн байсан гэж хэлвэл ямар үгээр хэлэх вэ? Өөртөө юу? Тэ? Түрүү нөгөө ярианыхаа ихэнд ярьжсэн шүү дээ. Яагаад бүрхийд солонго татаж болохгүй гэж гээд. Яг тэр шиг бүрхийд солонго татсан шүү л гэж хэлмээр байгаа юм. Тэгжил зөвөрлмээр юм. Тэгээ одоо харин тэр бүрхийд татсан байгаа солонгоо удаан барих хэрэгтэй байна. Тэгэхэд бол бас ингээл нэмээл дахиад юм сурч мэдээл ингээл яваад байгаа. Тэгээд одоо нөгөө картууд эдэн штэ агшаа. Картууд бол бас их гоё. Одоо миний тэр цаатлаас гавч дүүр одоо картууд. Дүүр тийм. Юу их байна картуудаас оролтууд их байна. Маккарт гэдэг штэ сурвалтууд. Тэрнийг суусан хүмүүс чинь бас тэгдэг. Бишээ картаа хичээлүүд чи ямар гоё юм бэ? Нөгөө хүмүүсийн дэлхийн сэтгэлгээ нөгөө юм метафор дүр зургаар тэгээд зүйрлэлээр ингээд явж байна те. Тэрнийгээс сонирхолтой. Тэгээ яг ингээд ганцхан ижилхэн л нэг яг л нэг зурагтай нэг картыг 3 хүн 3 өөр янзаар хардаг тий. Тэгэл яг л нөгөө дотоод ертөнцид нь юу байна яг тэрүүгээрээ л хардаг. Тэр нь бас их сонирхолтой. Яг нэг зургийг 3 өөр янзаар тайлбарлаж 3 өөр янзаар харна гэхээр картны бас их гоё тал нь тэр байгаа. Тэгээд бирөөсө картаас уухгүй хааштай картаа арчаараа бэгэж хөлөөд сурвалж явуулчихна. Янз бүрийн картуудаараа ингээд бариад асуулт хариултуудаа авчаал шинэ техникуудаа зохиолчдаг ч юм те. Ерөөсөө нөгөөддөг юм аа. Карт мэдээлэх сурвалт. Чигээ миний зургуудыг харуулт би дандаа карттай их ослуулсан байцтай те. Тий. Тэгэхээр чи бүх одоо төрлөөр байдаг байхгүй гэр бүлийн хүүхдийн аавны өвчлөх коучингийнх гэхээр нөгөө сургууль талбар дээр тохирцсон картууд нь байдаг хүүхдийн гэхээр хүүхдийн картууд нь байдаг ч юм те. Надад зэрэндээ манай семинар мууртай карт гэдэг штэ нөгөө сэтгэл хөдлөлийн мууртай тэр айгүй хөө. Тэр 2018-19 онд их хэрэгжилжсэн те. Тэрнийгээр ингээд манай хүүхдийн арт терапевт нар хэрэглээд тэр картын дуртай болоод тэр сургалтуудаа тэлстэй ослуулад их явдаг байсан. Бүр ингээд карт хэлсэн дээрээ зооцсон дөв зураг ихэд штэ те. Тэгэл картыг хэлстэйгээ олчих юм байна, даваатайгаа олчих юм байна, ноостойгоо олчих юм байна ерөөсөө гэлтэй. Гэсэн шидэ. Терапийн бас нэг гоё юм нь ямар ч баригддггүй те ямар нэг юм тайрцаглагддггүй. Эсвэл нөгөө сэтгэж чадаал гэх юм бол нэрээ маш их юутай нөөцтэй гэх юм уу? Тий, чи одоо ингээд техникүүд янз бүрийн материалуудыг өөрчлөхөр чинь тэр чинь өөр сургалт болчихж штэ тий. Өөр ингээд ганц одоо сарна гэсэн дүр зураг одоо жишээ нь хайр гэсэн сэдвээр сарна гэж одоо жишээ нь харандаагаар зурвал одоо жишээ нь ингээд зэрэг ингээд харандаагаар зурвал ямар байх вэ тий. Тэр харандаагаар зурвал ямар мэдрэмж төрж чинь тий. Одоо тэгэхээр энэ нөгөө палмастраар зурхаар ямар байх вэ тий. Тэгээд энэ нөгөө нэг тосон харандаагаар зурвал ямар байх вэ? Усан будгаар зурвал ямар байх вэ? Тэгээд баримлын шуураар явах вэ? Тэгээд нөгөө нэг
өөр нөгөө нэг янз бүрийн нөгөө нэг материалууд бас их байдгийг. Тэгээд төрөл бүрээр ингээл 10 20 ингээл зурж үзэхээр чи энүүгээр нь явуулахгүй юм байна гэдэг ингээд мэдрэгддэг байхгүй. Одоо ингээл өөр бүхэмдлээ галтуулаар ингээд зурж явах юм бол галтуурыг чи зүгээр ингээд жирийн харандаар зурчлаа. Дараа нь ингээд бүх ингээд харандаануудаараа ингээд зурж үзчихэд усан бодог, биер барилш алиугаар нь явуулахгүй яана гэдэг ингээд янз бүрийн сонголтууд өгчийдэг байхгүй. Ядаж давтагдчихгүй төр төрхийгээ сурвалт гэдэг шүү дээ. Миний арт багцад байдаг. Тэрний хүртэл чи би ингээд усан бодгаар явуулж байсан, харандаагаар явуулж байсан, гадаа байгаль дээр одоо байгалийн цэцэг навчаар явуулж байсан. Тэгэл өөрөө цэцэг хаад ингээд хүмүүс төр ингээд явуулж байсан те. Би нөгөө материалуудыг хүртэл ингээд өөрчлөөд байдаг шүү дээ. Ингээд нөгөө нэг юм даав байдаг шүү дээ. Даавнуудыг хайчлаад явуулж байдаг. Шүр мөр сувд ингээд тавч ерөөсөө ингээд бүх материалуудыг ашигладаг. Тэгэхээр аль нь ингээд хүмүүс яаж ямар мэдрэмж төрүүлж яах гэдэг нь хүртэл ингээд ажиглаж анзаарч судалдаг байхгүй юу. Яг ингээд хэлж ингээд бүр ингээд бүх зүйлүүдийг чи ингээд нөгөө ангилж яж болно. Жишээ нь өөр гэхээр өөрийг одоо чи юутай зөөрлж чинь. Чи одоо юутай зөөрлж чинь өөрийг? Өөрийгөө за зөө шуурхтай юм уу? Тий одоо тэгэхээр чи шуурхай гэж одоо ингээд шууд ингээд шуурга гэл тий одоо ингээд шуурга дээр чи ингээд за харандаагаар яаж орох нь уу гэл энэ зүгээр хар шүү дээ тий. Тэгэхээр палмастра яаж орох вэ? Нарандаа нь чи ингээд тусан бүдг ингээд боожограм ингээд байдаг шүү дээ. Тэгээ энэ зүгээр мап дээр оруулах юм аахгүй. Энэ дасаа харандаагаар ингээд хийвэл одоо би дасаа харандаанууд байдаг шүү дээ тий. Энүүгээр хийх юм бэ? Зүгээр харандаагаар зурчаад баллуурдуул юм байхгүй тий. Тэгээд ингээд бэрүүдийг хүртэл ингээд янз бүрийн бэрээр ингээд зорж үзсэн шүү дээ тий. Ингээд чамдараа таях нарийнхан бүдөө ингээд усан бодгийн олон төвлөрүүдээр өнгөүүдээр тэгээд гуашаар ч юм уу тий. Бүгднгээр нь үзчихээд би аль материалуудыг энэ сургалтанд сонгох вэ гэж ингэж ашигладаг гэсэн үг шүү дээ. Энэ ингээд бүх сэдвүүдээр явж яж болно шүү дээ. Одоо жишээ нь гомдол гэхээр гомдлыг бас ингээд материалуудаар үзэл. Би энэ нөгөө нэг энэ дээр ч бас хэдэн гомдлын техник байдаг шүү дээ. Бас миний арт багцад ч олон байгаа нөгөө гэр бүлийн арт багцад ч бас ингээд олон техникүүдийг зааж ирсэн. Тэрэн дээр чи би ингээд бас айгүй их материалуудыг ашигладаг шүү дээ. Материал нь харилцан илүү их гүнзгий оруулж. Тэр ингээд сонгох дуртай ингээд нэг өөрөөхөө ингээд харж байгаа зүтэй ингээд олон ингээд төрлөөнүүд чинь мэгэл тойруулж орж суучаад бүх материалуудыг үзчихэл за энэ дээр өнөөдөр энийг явуулна. Тэгээд цэцгэн талагдаад байхгүй тий. Тэвээс таа бол нөгөө нэг юм терапиэдрээр бас явах дуртай. Хай таныг ингээл за уурыг юугаар зөөрлж ийн гээл. За уурыг энүүгээр яавал яах вэ? Энэ харандаагаар явал яах вэ гээл ингээл ярьсан чи би яг ингээд надад өөрт төсөөлөгдөж байгаа байхгүй. За палмастраар ингээд одоо шуурга ингээд зурх юм болол палмастраар за ингэж төрх юм байна да. За тосон харандаа бол ийм байх юм байна да гэд ингээд дотор төсөөлөгдөж ийн. Дотор ингээд төсөөлөгдсөн чинь зүгээр ингээд энгийн ингээ харандаагаар зурсан нь надад илүү ингээд мэдрэмж төрүүлэх юм шиг надад төсөөлөгдөж байна. Тэгээ чи ингээ бүгдийг ингээд бүр ингээд жагсааж ингээ бичдэг байхгүй ингээд одоо ингээд тэгээ харандаа гिचээд тэгээд харандаагаараа ингээ зурж үгээд дуурай зурж үзэл ингээд үгүй ингээд хүсдэгт харахад тэгээд дараа нь юугаар ч юм уу те өнгийн харандаагаар юм байна. Тосон харандаагаар юм байна. Нөгөө нэг тосон харандаач хүртэл дотроо өөр тэгээд юуны материалууд гэдгийг ингээд үнс шиг материал, үнс шиг шохооднууд байдаг шүү дээ. Шохоод дээр үнсээр ч юм уу те. Янз бүрийн материалуудаар ингээд зурж үздэг байхгүй те. Тэгээд тэр дундаасаа хамгийн зөв шийдэл өнгө хэлбэр төрсөд нь олчод ерөөсөө гоё бүр цаас нь хүртэл өөр юм шүү дээ. Тэ жижиг том юм зурх уу. А3-аар зурх, А4-аар зурх уу. А5-аар хийх үү гэд бид нар ч бас ингээд сонголтууд их явуулдаг. Тэгээд тэр чинь ингээд эрэг мэдрэмжин дээр нь за одоо чи ингээд эрэг дээр нь одоо өөр бүхэндэл гомдол гэдэг чинь сүрэг дээр нь ингэж явж байгаа эрэг дээр нь ингээд бас ингээд үзэхээр бас сонирхолтой байдаг байхгүй. Тэгээд би тэгжээд тэр дундаас чи ингээд за би энд одоо өнөөдөр мэдрэмжтэй ажиллах техник төр ч юм уу гомдол дээр нөгөө ээж аав одоо би гэл ингээд зур байдаг шүү дээ ингээд
цаасаа ингээд яадаг. Чи тэрэн дээр чи хүртэл ингээд материалууд нь өөр орж ирчиж болно шүү дээ. Тэгэл янз бүрээр ингэж үзэж туршдаг гэсэн үг шүү. Сонирхолтой гэсэн. Туршилтууд ч нэрээ бас их явагддээ шүү тий. Одоо тийм юу ч айгүй хэдэж шүү дээ. Одоо тийм судалгаа янз бүрийн зүйлүүдийг ингээд мэдрэмж олгоноор нь за энэ одоо техник дээр энэ материал зүгээр юм байна штэ гэхин тулд чинь би тэрнийг үзэхин тулд чи би нэлээд одоо хэдэн жил тэр одоо зургуудыг зураад үзсэн л гэсэн үг шүү дээ. Тэ үзээд хараад ирсэн материалууд нь хүртэл ингээд энэгээр ингээд байцдаг. Тэр сонирхолтой л аахгүй арт терапи чигээр би ч өөрөө юмнаас аврахаа үзчихдэг. Өөдгөө манай багш нар тэгдэг шүү. Чи яг л ингээд удахараа гэл коучингийн сургалт арт терапигээс жоох удахараа коучинг дээрээс коучингээс удахараа арт терапи энэ хоёрын дундраас нөгөө удахгүй амьддаг гэсэн үг шүү. Арт терапи ч өөрөө ийм таванга үргэн сэтгэв. Тэгэхээр чи би арт терапи практик гэр бүл хүүхдийн барилж 90 гаруй техникийг чи ингээд 3 модулыг чи ингээд тогтмол ингээд зааж байгаа ганцаарчилсан групп онлайн анги техник гэхэр чи нөгөө энийгээ чи тэгээд хэдэн жил дүржүүлэлттэй тэгэхээр чи ганц энэ техникүүдийг ирж штэ би заадаг. Тэгэхээр тэрнээс чи гадуур би аяг болсон техникүүд сурвал давхар нь коучинг менторинг тэр бүх сургалтуудаа явуулаад нөгөө нэг хүмүүстэй ажиллах тэр сургагч агшаахын тэр кайфыг мэдэрсэн байхгүй. Асеста яг би ч 28 жил багшилж штэ. Одоо л би өөрийнхөө яг ингээд гоё багших ажлаа хийж энэ гоё гуртай ажлаа хийж зааж сурвалж энэ дээр нэгэд хүмүүстэй ярилцсан чи бүр гоё штэ. Яг ингээд шинэртэй уулзаад ярилцаад тэдний ингээд үзэл бодол мэдрэмжийг ингээд сонсох сонирхолтой байна штэ. Одоо таны шавнар зөндөө олон болсон бах та тий. Тэдний ингээд хийгээд сургалтууд явуулж байгаа ингээд энүүдийг нэг харах юм бол бүр ингээд бүр их болцсон гэсэн үг шүү дээ. Ингээд тэр чинь ингээд тогтмол одоо жишээ нь ингээд хагас бүтээсээ явуулдаг одоо нэг шавнар байлаа гэж бодох юм чинь сургууль явуулж дам хагас бүтээ бус дотроо нөгөө сураад өөр газруудаар ажиллаад юм ингээд ягаад те. Тэгэхээр жил тэдний ингээд үржүүлэлтээ ингээд 5 6 жилийн ингээд явуулсан тэр ингээд олон зураг юмнуудыг харахад өөр их зүйл хүрдсэн бай гэдэг нь харагдчихжээ. Би тэрийг бас хүрдсэн л байгаа. Зарим завгүй байна тэр гэж чинь. Гэхдээ ингээд нэгээр ингээд багаараа ороод ирэх баг. Тань одоо жишээ нь хэнийг л харахгүй те. Оюун коуч, арт терапевтс коуч тэгэхээр чи одоо санхүү чирэм гэдэг ингээд брэнд болцтой ингээд бүр надад ч хүртэл алтгааргүй хүмүүлчээд байна шүү дээ. Тэрийгээ бүр ингээд өөр хэл мэлтээр хүртэл гаргасан байл шүү дээ тий. Үгүй өөр хэл дээр үсээ бүр юу өстэй. Үгүй англи хэл дээр гаргасан гэхдээ одоо нэг өөр монгол хичгээр. Монгол хичгээр бас гаргасан байсан нэрээ тий. Тэгээ яваад хэцүү мөтөө зөв өдөр болох байхаа. Уул нь тэрний чи хэдэн жилийн өмнө хэлсэн Орос руу яах вэ? Эхлээд өөр монголоор гэдэг. Өөрөөгөө өөрөө дуудаад ирвэл бүр сонирхолтой. Энэ чи бас их гоё ярьдгээ штэ. Чи бас их гоё ярьж байна. Чамтай өнөөдөр уулзаад ярилцаж их гоё юм. Уулзааг уудсан хүмүүстэй. Харин тийм ээ. Бас уулзааг уудсан чинь бас гоё юм. Чигээ их сандын. Чи одоо өөр ярьж одоо ингээд дуусгах зүйлээр ресипи гэж яриад байвал ирээд юм материал болгоноор нэг яриад ингээд ах юм бол нөгөө хобби хөдлөө нөгөө сэтгүүлсэн юм болж. Яриад байх гэсэн чи миний утасны цэник дуусгаад 5% таа болчоод сандраад. Өөр одоо ингээд төгсгөөд хэлэх юу байна одоо. Тэгээд ингээд асуугаагүй ч юм уу чи яриаггүй ч юм уу те. За ямар ч байсан ярианыхаа төгсгөлд багштай талархмаар байна. Талархаж байна. Энэ олон жил мөн шиг олон юм зааж сургаж бас айгүй харамгүй ингэж өгдөг, мэдлэгээ өгдөг, замын маань зааж өгдөг, засаж өгдөг ийм сайхан сэтгэлээр ханддаг багштай үнэхээр их талархаж байна. Тий, одоо ингээл ярилцаа суухтаач гэсэн бас л ингээл сургасаар л байгаа байхгүй, ингэдэг байхгүй юу, тэгдэг байхгүй юу гэж тэнд чинь ингээл бас юм ярьж байгаа ч гэсэн ингээл
бүр ингээд бүр цаанаасаа нэг юм өгөх сэтгэлтэй ийм гоё байгаа аахгүй. Тэгэд ийм сайхан багштай учирсандаа бүр үнэхээр их талархдаг. Яг эннийхээ замлаар л би одоо яг нөгөө яг тэр луужин гараал явж байгаа аахгүй юу? Тийм болохоор энэ бол өстой үнэхээр талархаж баршгүй ийм сайхан тохиол байж, учрал байж, өстой ямар азар тантай учрваа гэдэг шиг л байдаг штэ. Тэгэхээр яг багштайгаа ингээд учирсанд маш их талархдаг шүү. Танд маш их талархаж авдаг шүү. Тэгээд үргэлжил ингээд хүмүүс энэ сайхан зүйлийг, энэ сайхан гэрэл гэгээгээ ингэж тарааж ингэж явдагт бол бас их талархмаар санагддаг. Байнгын л ерөөсөө яг л ингээл өгж явж идэг. Тэр нь бол үнэхээр өстой нэг бахархмаар багшаагаа үнэхээр их хүнддэгдэг шүү. Ямар ч тэрийг хамгийн түрүүд хэлье. Тий. Баярлалаа орж ирсэн. Тэгээд энэ бичлэгч үйлцчих баг. Тэгээд дараа нь бас ингээд бид нар анх ингээд эхэлж байхдаа за би энэ лагосоо дараа нь бичээ ингээ гэжсэн. Тэгээ ингээд харсан чи 5 6 жил анх ямар байсан бэ гэдэг дээр тайдаг байжтэй гэж бодоод байгаа байхгүй. Тэгтээ яг дараа нь 2 3 жилийн дараа 5 жилийн дараа ахаад үргэлжлүүлэх юм бол тэ бас энд ирсэн байна дараа нь би энэ төрн тэгээд энд ирчлээ гэдээ бас ярих. Тэгээд түүх болоод үлдэх болов гэж бодож байна л та. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа авшаа. Баяртай. За баяртай сайхан ярилцлаа. Баяртай.